Сайн байцгаана уу? Энэ уншлага очих өдөр хорон мөч бүрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн маань уншлага эдгээр 3 бүлгээс нүдэн тоснол сонгож шүү. Заяа илүү дутуу юм битгий хөрөөс асуурай. 1 2 3. Ингээл энэ 3-ыг сонгочихно. За тэгээд цаашаа юу буух нүдээ дэлгэрүүлээд үзчихнэ заяа. Энэ уншлагнууд маань болохоор цаанаас ирж байгаа тохиолнуудыг аль болох хурдан таалахыг хичээж өгье за. Тэгэхээр за шууд уншлага эхлүүлье. 1-р бүлэг уншлага шүү заяа. За баяр наадам баяр шаргалын байдалтай байна. Ширээ засч байгаа бол тийм дөө шүү. За ийм харагдаж байна. Ямар за нэг юм даав маавал оёод байгаа мó, хураагаад байгаа мó ийм хийсэн мэл та зөвөр би сонгоч шүү. За даавуу тоорго бүс бараа гэж хэлнэ бэ. За шинэ гутал авсан байна. Шинэ үсний хавчээр юм болт юм юу юм бэ энэ авсан бэ. Гэртээ болор авжуур аяг тавг юм шил шитгээтэй юм авсан юм шүү. За мөн өөр ямар хүмүүс вэ? Шархацсан байна. Яар шарах гарсан, шавсан. Цус гарсан. Гэж гаширч шүү заяа. Гэртээсэн бурхан тахилын өмнөөдөөс хөдөлгөөн оруулаад гаргаж хайсан юм уу? Овоо олон давж тавьсан юм уу? Гандан тэгчлэн дүүргэсэн юм уу мэдэхгүй. Энэ тахил махлыгаа юмыг сэлгэсэн байна да. Шинэ зөвхц мөхц авсан ч юм уу те. Хөдөлгөөн оруулсан гэж гарч ирээд байна. Нэг юм урт олс бүч уяа харагдаад ахыг. Энэ ямар уяа харагдав. Олс бүч уяа харагдаад энэ тэгэхээр зүгээр энгийн машин шинтдэг уяа мөн хэр үгүй ээ. Арай өөр юм. Бас бүч уяа харагдаад байна. За яг хамгаалал утсан юм уу? За тэгэхээр бас өөр юм аа. За өөртөө энэ хүн өөрөө мэдчихэж байгаа юм шиг юм би сайн. Ухсангүй олон хүний мэрэг бол. За өөр манай хүн яасан бэ? Олон үзэж байгаа учраас энергийн шалгалтын жоохон урт оруулаад өгье гэж бодод энэ 4 юм дээр уншлаган дээр ийм сүгнээр харагдаад энэ юм мод содны дүрс агуулгдсан юм эсвэл мотор хийгдсэн эсвэл нэг мод содны юм зургалалтай модноос эсвэл авсан ийм юм харагдаад шүү заяа. Та чимэс мэмсэнд явах гэдэг бол зөв групп бишээсээ чимэс мэмс самар самарч яриаг бүхөө чимэс мэмс л яриад тах шиг бах юм. Өнийг бас бодлуулж шүү. Манайхаа олоолаа энэ хийсэн хүмүүс олоолаа гэдэг. За энэ өвгдийн үлдээ хүмүүс юм. За уншлага ихтэй одоо замдаа юу хийсэн юм те. За сайн сонсож байгаараа за өвгдөө үл байна. За энэ дээр юмнууд чинь дутуу байна оо гэж шүү заяа. Юмсууд чинь бэлдэх ёстой юмнууд чинь дутуу байна. Үүл чинь дутуудаад байна. Ажил хөдөлгөөний юмнууд чинь дандаа дутуудаад байна. Орж ирсэн мэдрэмжийг гүйц тайлж чадахгүй байна. Орж ирсэн юмудаа гүйц уншиж чадахгүй байна гэж гарч ирж байна.
Тэсээ чи сагдаж шүүхийн асуудлаас хил амнаас салгаа болчихжээ. Эсвэл одоо ингээд цог хийчихсэн явчихсан хүмүүсийн юм л өртөд байна да. Хүний өмнөөс л өмнөд өртөд байгаа хүн бууж энэ эднэр. Тэг мөнгө төгрөгийн асуудал хэрүүл маргаан байна. Гарын үсэг бичиг састай холбоотой асуудлууд байна. Тэгээд утсанд чинь өөрөөсөө юм янз янзын гүжирлэг гүтгэлэг ч юм уу те янз янзын юм хил хамтай юм ерөөсөө салахгүй шүү. За энийг жоохон зэгцэлнэ дандаа юм хил хамтай юм хийгээд байвал дагуулга чиний амьдралд энэ чинь нөлөөлнө гэдгийг бол мэдж байгаа л хүн байна да. Өөртөө жоохон цаг гарна. Муу мэдээ сайхан авсан байна. Ер нь ар гэрийн байдалтай. Танаас ер нь юм ах トゥ хамаатан садай ойр дотны хүмүүс дотор ч ерөөсөө эсвэл үхэл хацал шалал зовлон ийм өөрөөсөө салгаа болцсон байна гэж хаширч шүү. За энэ юутай холбоотой гэхээр за удмын тамгатай холбоотой, удмын бурхан шүтэнтэй холбоотой. За энэ хараалын чанартай юм бас байна. Чамд ороод ирсэн байна. Харагдсан гэдэг юм уу? Танай удамд ч юм уу энэ юм байгаад шүү. За энэ асуудлыг бол та нар баруун чим намаа ингээ хэлхийд мэдчихээ анх удаа сонсоо юм биш. Тэгэхээр шүүрэ мэдчихээ. Мөнгө төгрөг баяр осол за ураг цуглах хүмүүстэйгээ ойлголцох тал дээр бол саадтай бууж гарч ирж байна. За тэгээд зам харагдаж байна. Уцаар яриад уцаар гоё гинти хил мэдээ орж ирнэ. За чамд ойрын хугацаанд за энэ мэрийг үзнээс хойш шилэг үзэж явахд ч орж ирнэ. За мөнгө төгрөгийн асуудлаас болоод юм асуудал стресс бухимдал байна. За би энэ дээр бол ингэж хэлнэ. Чи зам нийлэх хүмүүстэй зам нийлээгүй явж байна. Чи юу ямар хүмүүстэй юм хийгээд стресстэй хүмүүсийн өмнөөс мөнгө төгрөг төлөөд хүмүүсийн өмнөөс стресстэй ингээ яваад байна гэдгээ бод. Хийж байгаа үйл чи ингээ үйл болж гарахгүй байна. Ингээл ажил төрөл хөөслөлтөд хүнтэй яриа хэлцээр хийгээл ингээд юу яадын болохгүй бүтээх гээд ингээд явхад бүх юм болохгүй. Тэгээ чи ямар хүний ажил төрөл бүтээх ямар хүмүүстэй ойлголоо та. Чамд наад нэг энерги яриад та янз янзын бурхан төцөл хараал өрөөлөх чинь тайлж өгöd байгаа хүмүүс. Нийтдээ мэдхгүй дутуул юм хийгээд энэ хоёрын орнд мөнгөний гарц сэтгэл нь тамил шүү дээ. Эмэгтэй хүн тийм эмэгтэй эрэгтэй хүмүүс бууж байна. За гинтийн сайн сайхан юм сонсгосоо гадна энэ айцтай дотроо одоо тийм үгүй хоёрын гол тэрэлзээ муу мэдээ энэ шүүх цагдаагийн асуудал, бичиг цаасны асуудал, үр зээл, татварын асуудлуудад олвол ерөөсөө анхааралтай сайн ууж бүр засал үйл хийлгэрэй гэж шүү. Зэ удмын гаралтай юм заа. Танаа удмын бурхан дахиад уулаас аваа толгойд хий оролцсон юм. Тэгээ удмаараа оролдуулсан хүмүүс чинь хоёрын орон дутуу агас юм оролдоод одоо тэрнээс ч юм болоод энэ ураг удам чамд асуудал салахгүй шүү дээ. Тийм дутуу болгон дээр ураг удмыг оролдоод байд юм уу? Ямар ч юм дөө та нар сайхан юм ярьсан сайн олонний танил гэхээр л мундаг гэсэн үг биш шүү дээ. Аливаа юм дээр жоохон сэтгэл хөдлөлөөр шийдэхгүй шүү дээ. Яа тагаж тий зам саад чи харгуутай бүгднгийнхэн зам харгуутай. За тэгээд шүүх цагдаа бичиг цаасны асуудал өөр гавчурч хүндэрсэн орлого үүд чинь зогсчихсон ажил хэл яриа чинь зогсчихсон эмэгтэй хүний үхэл хацал харагдчихээн тохиох бах бэлэвсэрж гин эмэгтэй хүн бэлэвсэрж үлдчихэж шүү заяа энэ бол эрэгтэй хүний үхэл хацал байж магадгүй бэлэвсэрж үлдчихэж байна. За 2-7 хоног 2 сар 2 өдөр гэсэн юм тохио орж ирж байна заяа. Энэ ураг удмынхаа юм хүчин болоо. Та нар өөрсдөө гоё болоод нэг удаа ном уншуулаа, нэг удаа засал хийлээ. Та нар гоё болдгоо шүү дээ. Энэ ураг удмын асуудал шүү дээ. Энэ нутаг ус уул аваад толгодоор л оролтцсон. Тэгээ эсвэл одоо энэ онгор шүтэнтэй хүн сонсож байгаа бол чи надад онгор шүтэнээрээ битээ буруу оролтоо дээ. Зөв оролтцаа юу. Хүндэл хайрал, хайж имээ ич дундаа ороод битээ давраад бай гэж хэлнэ би. Олон үзэж байгаа учраас суучлаарай би шууд ингэ хэлжтэй. За өөрөөс ч анхан насны болон цагдаа шүүхийн асуудал энэ бол ингээ 2-3 хүнд ах トゥ хамаатан саданд чинь нөлөөлж байгаа. За ингээд хүн болгонд шүү. Нэг хүний зовлон байгаагүй ингээд одоо жишээ танаа ах тэг өөрөөс чинь ах насны хүн эсвэл нөхөр чинь өөрөөс чинь ах ч юм уу эхнээс чинь өөрөөс чинь ахмад насны хүн байлаа гэхэд энэ хүн та хоёулаа орооцолцсон асуудал байгаа байхгүй. Хоёр ба түүнээс дээш олон хүний орооцолттой асуудал ингээ салгаа болцсон байна. Гал голомт бол
Нуруу удмаараа засагдчих зүгээр болно өхөөс биш. Хэрүүл салхаа болсон. Гал голомтнаас чинь бүр хэрүүл, мөнгөний хэрүүл уйлаа майлаа шүн болгоо ял хэрүүл өрөөл гүжирлэг гүтгэлэг хэл ам салхаа байлцсан. Ийм харагдчих. Хүний ямар үйл хийн ямар хүмүүст орооцолтон тэр чинь өөрөө чинь гал голомт өөрөө чинь амьдралаа салахгүй шүү дээ. Стресс бухимдал амар их хайр дурлалын асуудал дээр чи амар асуудалтай хайр дурлалын асуудалтай. Тэгэл тэгж хэлнэ. Бүр ингээ зам харгууч саадтай. Ингээл нэг хүн хайрлахаар юм нь болохоо болчтой. Нэг хүнтэй амьдрахаар юм ингээд амьдрч амьдралч хүртэл юм драматик. Голдоо ингээ тэгээ яах учраа олохгүй яваад байгаа. Чи янз янзын хүмүүсээр тархиа сайхан буруу угаалгаад янз янзын буруу засал үйл хийгээд буруутуулаад байгаарай да. Зовлончин багтаагүй юм бол наадха болоорой гэж хэлж шүү. Заяа мөнгө төрний гар сэтгэл санааны гарц худлаа үний юм хийж өөртөө нүгэл хурааж над хийж байгаа нийлж байгаа хийлгэж байгаа гэд нөхдүүд чинь ч гэсэн бүтэж байгаа юм алга ерөөсөө. Уучлаарай би одоо ингээд үнэнгийн хэлсэн дээр үсттэй мэргийн дээр ууж ин тойруулаа та нар сэтгэл үлдээх гэдэг шаардлага алга. Уулзаж учрах тал дээр бол за ээж аавыгаа хөөе. Эцэг их хаврын ах トゥ гийн талын юмнуудтай уулзаж учирнаа. Баярлуулаа, зориулт гаргаад. Чи хүн баярлуулаад яваад байдаг хүмүүст л өөрийнхөө эцэг эхийг өөр нь баярлуулаа явд юм уу? Хэлхийн мухан автоматуугаар хилээ ичдэг юм шүү чи. Тэ өвчин зовлон мөнгө муу мэдээ сонсцоод энэ өвчин зовлон маань 35-аас 45 настай хүний бичиг заалны ажил ч юм уу ийм насны хязгаарлалт энэ хамгийн юм чи хааж шүү заяа. Энэ үйл мүлийг зогсооно. Зогсоох тал дээр ингээд юм бодоорой. Тэгээд нийлээд яваад уншуулж харуулаад ураг муул аваа дахиж хөтөний оролдуулаад байгаа хүмүүсээ сайн бодохгүй. Сэтгэлийн чангалд нэг л худлаа юм шиг мэдрэмж ороод ирсэн юм байгаалах. Жоо ажил яасан. Хөрөө нисэдэх юм. Болж байгаа юм байхгүй баахан. Сэтэрлээ хийцэн л юм л да. Сэтэрлэн дээр өөрөө мэдж байгаа л үтэй. Жохон жатах юм байна. Танаа ураг удамд жижигхэн гэж хэлэхгүй ч гэсэн ер нь юм ураг удам олыг оросон юм уу л байна. Наач ураг удам уул хангаа өвг дэзээр буруу оролдод тэл танаа удамд л буруу шүү дээ. Тэр хийж өгöd байгаа нөхдүүдэд бол зүгээр шүү дээ. Хүмүүс чи хийгээд мөнгө аваад сайхан тархиж уугаал гоё юм яриад өнгөн. Уцаар яриад гоё баяр жаргалтай сайхан юм уцаар ярьж гинөө. Ерөөс маш гоё. Тэ амьдрал дээр бүтэж байгаа юм байхгүй. Зам нь алдтаа уулзч учраа яваад байгаа юм байхгүй. Алсаас заслуул хийлгээд ингэж байхгүй үстэй энэ ч одоо. Эсвэл ийшээ баахан өөр газар л явал өөр нутг ус руу дахиад ингэж байхгүй үстэй. Тэгээ мөнгө төрний асуудал байна. За 20 найр баяр хөсөл танааханд болох гэдэг юм. Энийг ч хойшлуулаарай. Энэ ураг удам 20 найр баяр хөслийг болов хойшлуулаарай. Бүүнээ өөр засал үлдээ шүү. Бичлэгийг тэл аваар асал харагдчих шүү заяа. Ай. За хатуу үеийг ингээ хүлээгээд авчдаг хүн бол алдаа дутагдлыг хүлээгээд авчдаг хүн бол засарчнаа өөрчлөнө хүч тэнхээ суунаа л гэсэн. Хүч тэнхээ суух хэрэгтэй байна. Мөнгө төрөн дээрс тэрний галтар дээрс тэр санхүү дээрч тэр одоо тий өөрийн өсөл дэвжилтэн дээрс тэр мэлмэн оюун дээрс тэр энэ ураг удам дээрс тэр нийтдээ дэше өсөж дэвшиж явах хэрэгтэй байтал чинь өөрөөсөө доор хүмүүс дээр очиж нийлээл өөрөөсөө доор хүмүүсээр засал хийлгээ их гоё. Өөрөөсөө доор хүмүүсээр нөхөрлөл ингээ гүгүүд хахаар яаж ишэлхүүтэй тэгэл нэг ижил юм яриад дандаа л нэг юм өөрөөсөө амагцсан өөрөөсөө хий тавуулгасан юм асуудтай нөхөрлөлгүй юм да. Худлаа яриагаар өөрийгөө түрг яваад байгаа байхгүй. Өөртөө чинь тийм үгүй хоёрын горлд эргэлзээд ойр бүр би хаач өвдөж хилээтэй байгаа нэг л ингээл унтаж амарсан нэг сайхан болж өгөхгүй юм байдалтай байгаад байгаа юм байна. Тэгээд зам харгуу мөнгө төрөний тал дээр жоохон за тийм нь одоо л яагаад хүссэндээ өөрчилж чадахгүй хангалттай мөнгө төрөндөө босч чадахгүй хангалттай сайхан өөрт тохирсон ажил үйл сайн амьдралаа цэцлээ аваа явж чадахгүй гэхээр энэ бол удмын асуудал. За тэгээд тэрнээс гадна нөгөө баалаг барцаг сэв буртгаа чи өөрөө чирээд байна. Танаа удам өөрөө чирээд байна. Яагаад өөрөө чирээд байна гэхээр тэгээ зовж нэгээр баахан 9 шидэх хүн амт нар юм хэлгээл.
Тэг хийлгэж байгаа хүний бас та нар сонгоно шүү дээ. Дандаа би л салсан сарнсан амьдралтай хүмүүсээр юм хийлгээд үзлээ тийм болохын сондоо. Чи өөрөө ч тийм бэжиж хүн амьтанд янз янзын байдлаар үйл хийж домж янз янзын дутуу агас юм битээ игрээ. Битээ оролцоорой тийм дутуу агас үйл мөлөнд битээ оролцоорой гэж заяа. Олон учраас хүн болгоны ойлгохоор нэлжээ. Тэгээ энэ худлаа ингэж өөрийгөө хуурч, худлаа ингэж хүний хуурах ч юм уу иймэрхүү асуудал үзэгдэж байна. Битээ ингэрээ шалтар бултар юмн дээр өөрийгөө хуурч, үүлэн дээр үйл гай дээр гай нэмээд хэрэггүй шүү. Хайртай мөнгө төрний асуудал энэ тутмагшил одоо юу гэмдээ дутуу байгаа даа үйл бүтэхгүй байгаа даа буруу үдний асуудал бүгд зэгцэхгүй байгаа зүйл дээр бол өөрөө зангилааг гаргаад явах ёстой хүн л байгаад байгаа байхгүй өөрөө нэг хүчний тайлах ёстой юм байгаа байхгүй гал усыг бузралцах суул толготой бузралцах бага буруу дахин шүтэн буруу ямаар босгоод гүйц махан бий чинь дөнгөж сэвнээсээ жаахан малтарч эхэлж байна. Шүү заа. Зөв амьтнаар юм оролдуулна за. Эсвэл зөв юм хийм заа өөрөө. Тэгээ аавын талынхан чи ер нь бол дэлгээс салаа сарнаад холдоод өгч үрэгдээ дууслаа штэ. Хурдалж иж штэ. Цаг хугацаа богино хурдал ямар нэг учиртай болоод ингэж төгч ээжийн талынхан ч юм бол яг хөө ерөнхийдөө нийгмийн байр суурьтай гайгүй өндөр удамтай хүмүүс юм шиг мөртлөө тэг өөр хүүхдүүд нь өөрсдийнх нь хувь амьдралаас хатарматай л учраас эцэг их хоёр талаа засаж явна гэж хоёр талын юм. Зүү 3 үеэр удмаараа сууж байгаа л үлддэг бол танаа чи 4 дахь үеийг үзэж байгаа айлууд байна шүү дээ настангууд нь. Энийг ихтэй янзлаарэ. За юу. Энэ удаагийн маань энэ дээр юм хэлж байна. Хэрүүл маргаан тулга хоорондох хэрүүл маргаан ах トゥ хоорондох хэрүүл маргаан салгаа болсон байна. За гэр бүл хоорондох хэрүүл маргаан салгаа болсон байна. За ер нь чи жоохон юм би ингэж хэлэхээр бол энийг бас авахгүйгийн ухаанаар хандаарай. Засал үйл хийлгээд байгаа. Эсвэл цуг нийлж засал үйл хийж гүүгээд байгаа. Аль эсвэл энэ 90 дарны хүрээлт чинь чиний тархийг ингэж худлаа өрнө юмар ярьж угаагаад байгаа нөхдүүд бүгдээрээ бүхс бүрний хэрүүлтэй. Бүгдээрээ амьдрал ахуйн асуудалтай хүмүүс байна. Чи ямар хүмүүстэй нийлээд байгаа сайн бодооч. Ямар хүмүүсээс тархиа угуулгаад байгаа бодооч. Чиний ураг удмаас доошо мэдээлэлтэй. Чиний ураг удмаас доогуур хүмүүс яагаад штэ. Хамгийн гол яа хийсэн. Хийж байгаа юм учрыг мэдхгүй юм байна штэ. Эндээ угаагаар хэлчлээ. Тэгтээ уучлаа. Би хэлчихдээ шүү. Тийм ээ. Тэгээ чамаас одоо энэ юм өөр шир цагдаа шүүхэл лам хэрүүл тэмцэл ингээд салхаа болцсон. За шиний ах トゥ нэрээс ингээд салал царнал тэл лам өвчин зовлон ингээд салхаа болцсон. Тэгээ энэ бол ингээд бүр амар томор биш. Баг багаар ингээд хатгаад яваад байна. Баг багаар шүү заяа. Тэгэл очиж гүдэр болох юм тийм биш ч гэсэн баг багаар хатгаа явж байна. Чи ингээ бүр өөрөө тэрэндээ ядраас сүлдээд энерги айгүй их алдаад байгаа мэт чинь стресстэй юунд стресстэй бухимдаад байгаа мэдгүй юм болгонд бухимдаа болцсон байгаа шүү дээ. Чи амар удаас хэвтцээ идэхээс унтахаас хэвтгэхээс хажуудаа байлгахаас ахуулаад амар удаас хэвтцээ. Тэгэн сэвийг ингээ тэгээл хүний сэв тэгээл хүний юм үүрэл тэгэл буруу урагуд мөн үйл хийлгээл буруу дахин шүтэнэ тогшруулаад яваад байгаа юм. Энийхээ учрыг олцоод тэгээ болчих нь байна гэж хэлж шүү. За юу миний төлгөн дээр. Зүрээ баяр жаргалтай л байна. Алаа юм жоохон саадны хугацааны юм орно. Ярихад амархан сонсогдоод байгаа ч гэсэн яг хуу хэдний ингээ хамархан хэлээд байгаа ч гэсэн яг мөнгө төгрөг уулздаг ах トゥ нус цуглах дээр хэцүүл байх юм шиг байна. Гэхдээ өөрөө өөрсдөө төлөө өөрсдөө хөөх хэрэгтэй дээ. Магадгүй надад дамжуулсан төлөвний зөв байна уу буруу байна уу хугацааг нь хараа хүлээж сууж болох юм бас тий. Өөртөө ханаа жижигшээж дандаа энэ хэрүүл уруулын чанартай юмнаас салмаар байгаа бол чи минь зөв зөвгийн гараа зөв юм хийж эхлэе заа юу. Дээгүүр дээр том юм яриа тэр дээгүүр агаар дээр нисэхгүй хөөе. Орж иж байгаа мэдрэмж орж иж байгаа юмнууд хийж засал үйлүүд яг уу
Хоёул юм яриад байгаа бах. Тэр чинь жоохон бодит баримтат нь шинжлэх ухаан чив юмар хүлээж авахгүй бол бас болохгүй шүү заяа. Тэгэхгүй бол өрөөсөө болохгүй гэж. Төөрөл нэг юм 1000 ингээд төөрөө массаж асар удаа явчихсан юм. Тэгээ юу хайгаад юунд стрессээр юунд бухимдаад байгаа мэдэхгүйсэн бол одоо мэдсэн үү? Одоо учрыг ойлгосон юм. Хэрүү салахгүй. За угаасаа уулзах юм байна. Уулзах уу? Хамаа мэд жаргалыг хүсээ юм сууж мөгч аргаарай. Учир начир явдлыг би нөгөөхон бодгон өгүүлчих шүү боллоо. Тэгээд үргэлжлэлийн өөрөө тайлаад өөрөө мэдрээд явахыг хүсье. За ингээд 2 дугаар группийнхаа уншлагыг эхлүүлье. Энерги шалгалтыг эхлүүлнэ. Асар зөрүүд юм байна да явах нь. За. Асар зөрүүд мөртлөө асар өнгөрөө юм байна. Зөөл. Хүн хамаг юм тараагаал явж байгаа юм байна. За. Мэрийг эхлүүлье. 2 дугаар бүлэг сонсон хүмүүсийн энерги шалгалтыг эхлүүлье. За, ном хавтас дэвтэр бал цаас үзэгдээд байна. Юм хийгээд байгаа болтой юм да. Бичээ тэмдэглээ сураад уншаад байгаа болтой. Баахан л бичээ цаас мэйл факс харагдаад байна шүү. За. Хөөрийн уут хөөр мөрөг юм дайлан байл юм уу харагдаад байна. За өрөөлөө өргөд байгаа бол зөвл юм байна яг. Зөв өргөлөө өрөхгүй дутуудуулаад байна шүү. За. Сайн гүйцэд өргөш. Сайхан л учрыг нь болоод байгаа. За нэг юмнаас айгаад байгаа энэ сүнсэн би зайлсан юм уу да. Хажууд нь хүн байгаад байгаа юм шиг гэр орон хашаа толгод байдаг газар энтрээр юм яваад байгаа юм шиг санагдаад мэдрэмж төрөөд байгаа бол өөрийн ч хүн дагаад байгаа юм шиг хажууд ч хүн хараад байгаа юм шиг мэдрэмж төрөөд байгаа бол зүг байна. Мөн зүүн талын юм уу баруун талын хавирга энтер хөндөр ордог. Ард тал энтер хатагдаг болцсон байна. Үе. Ингээ биржинээ би энэ дэр чи юмгүйгээ таамшгүй биржинж мэдрэмж төрж байна. За зүүд нойрондоо янз янзын дуулж байгаа шуудж байгаа бурхан шүтэн дахиад янз янз юм хараад байгаа юм байна. Таг өөр шашны юм байна да энэ. Өөрийн гэсэн шашин шүтлэгтэй л болсон байна. Гэтэ өөр юм байна. Өөрийнх чинь заяа. Саяхан тийм энерги аялал маялал ламын цуглаан хурал номонд суугаад ирсэн байна. Уншуулсан юм да тийм юм. Боорцог боо гамбар мэмбэр харагдах юм. Аялал тавьж чад идсэн юм болов уу? Хийж идмээр санагдсан юм болов уу яана? Хийсэн юм бол эсвэл. За нэг юм зургалтай юм хад асаа гуул толгойдыг хараад очсон эсвэл зүүдэлсэн байна. За мэрэг төлөвний юм хүзэр мүзэр юм уу? Мэрэг төлөвний юм оролдоод энэ заяа дутуу оролдоод. За. Энэ хүмүүсийн уншлагыг эхлүүлье. 2 дугаар бүлгийнхаа хүмүүсийн уншлагыг эхлүүлье. Өөрөөс нэг юм шалтгаалж байгаа юм чи. За 2 дугаар бүлгийн уншсан хүмүүсийн цаанаас ирсэн тохиолдол. За ах トゥ хоорондын асуудал юм заяа бас. Аавын талын
эцэг талын юм бол их талынх гэхгүй энэ эцэг талын юм байна. Зүүн сая мэлмэ оюунтай удацсан юм байна. Энэ хүүхэд ахаас юм зүүн сая мэлмэ оюунтай. За ямар нэгэн мэрэг төлөгийг оролдоод бол дутагдуулсан. За энийг бас би сайн хэлнэ. Одоо энэ таарад мараад гээд байгаа энэ хүзүр мэргийг удаа хэрэглэхээр ингээ бөмбөгээд ингээ урагдаж цоордгоо. Би танаас ер нь ингээ тайлбарлаад өгье. Урагдаж цоорж илэгдээд ирдэг. Тэгтэн солиорой. Тэгэхгүй бол эзнийхээ энергийг сурдгоо. Мэрэг худлаа хэлдэг. Манай Монголын уламжилт одоо энэ эрх шагаа энэ төр чинь бол эзнийхээ энергийг сурдаггүй. Тэгээ төлөвч нь өөртөө чи хаяа худлаа хэлээ төөрөлдүүлээд байна гэж бож ирж байна. За сэвтэд бодцсон байна гэж хэлж шүү. За тэгээ мэрэг төлгөөр дутуу оролдвол нүгэл болтой шүү. Дал малыг дутуу шахтаа бол гай болтой шүү. Энийг бас сайн санаарай. Бол зүүн савинтай бар нэлхасаа ингээд ийм зөнтэй, савинтай, удам дамцсан, эрдэмтэй, боловсралтай, баяр жаргалтай, ийм цагаан цайлган, хүнд тусваргүй, хүний өмнөөс зовлон тавьдаг ийм хүн байна. За ийшээ тийшээ явъя, бичиг баримт хөөцөлтэй ихээр ажил төрөлжин бүтэхгүй байгааз. За тийм биш үү, энэ бүтэхгүй. Нуруу өдмийн учрыг гаргаж ижил сансандаа хүрнэ. За мөн өглөг авлаа зээл мөнгө төгрөг инээ тэр юм хөөцөлж бол хэсэг хугацаанд зогссон байна гэж байна. Заяа. За энэ бас мэдрэмжтэй нөхөр таарш байна уу. Энэ өнөөдрийн уншлагаар ийм л биш таарах юм байна. За өөртөө бодлоо хэлэхгүй, өөрийгөө хурахгүй. Заяа. Өөртөө бодлоо хэлэхгүй. Чамд мэдрэмж орж ирээд харин ялхаас ч орж ирээд удацсан юм байна. Тэг өөрийгөө их дутуу үнэлэх мэдрэмжтэй хүн юм. Чи ер нь өөрийгөө ингээд дутуу үнэлдэг. Миний цаг болоогүй, миний юм болоогүй. Эсвэл ингээл мэргэлэхээр хэрэгэлзэл нэг үйл хийж өгснийхаа дараа эсвэл яана болж байгаа болов гэж боддог насан дээр яваа мэн. За. Давгүй ойрт чам жоохон муу мэд орж ирээд иш магадгүй шүү. Чи сэвтцсэн байна хонгор минь. Чи юунаас сэвтчих вэ? Яач вэ? Янз янзын газар би засахгүй хөөе. За юу. Янз янзын газар би засч масахгүй. Янз янзын газар би зассан гэж харж ирж шүү. За юу. Тогшин газар би засахгүй таагаа. Дур мэдээ чи янз янзын өргөл өрөхгүй. Чи өргөлийн асуудалтай өргөлийг дутуудуулдаг. Өргөлийг өргөдөггүй эсвэл дутуу өргөдөг, буруу юм өргөдөг чи. Тэрнийхээ учрыг мэдтгүү мэн чи. Өөртөө өвчин зовлон саад барцад яр шарах авчруулад байна. За урт хөрмсөн дээр бол дандаа юм ажид төрүүлэр юмнууд үзэгдэж байна. Утас завгүй дуграал яг гавшиж байгаа юм бэ нүү яриа л уцаар бах яриа л. Өөрийгөө бодно, өөрийгөө голохгүй. Хэрүүл маргааны чанартай жижиг юм байна. Тунах өөрийгөө голох өвчтэй мэн. Сэтгэл зүй жоохон готрон. За аян замд явах ч бол бүтэхгүй. Хотлаа шүү заяа. Бүр гадагшааг ярина би гадагшаа дутгшоо. Эсвэл бүр ингээм амьдралаа өөр хөдөө гадаа аваалж эхлүүлэн ингэсэн тэгсэн. Шал хотлаа тий. Сайхан ярих юм. За эцгийн талын удны юм юу болоод энэ хоёул үзье за. Чи гадаадд очиод чи удаа амьдарч чадахгүй чи тийм л байгаа. Хэдхэн жилийн хэдхэн сар болоод буцаад ирчих. Удны үүлтэй хүн юм чи үгээл чамайг тэгээ 50 явуулчих тий хонгор. Харагдаж зөөлж мөөллөө шүү дээ. Чиний тэгээ харагдаад өөртөө хийгээд домноод өөрөө засаад байгаа юмнууд чинь бол дутуу тал байна. Бусдаараа саналуулж авчлуулж засах хэрэгтэй. Энэ мэдээж байгаарай. Хүний зөв сонгох хэрэгтэй. Чи хэрэгэлцдэг их шалгуур тавь. Өөрийгөө их голдон өлтөө өрөөлт их шалгуур тавьдаг юм биш. Сэтгэл хөдлөл хэлдэг юм аа сэтгэлээд байгаа яваа заа юу. За миний мөрөн дээр чи явах хэвээр очих хэвээр сурах хэвээр ганцаараа ингэж янз янзын юм өөрч зовхгүй хүмүүстэй нийлэн явна сурна өөрийн эрдмийг олж авна ураг удмын эрдмийг олж авна тайлхруулж аргадаарай гэж очиж үгүй чамайг аим шуулж хотлоод байгаа юм байхгүй
Үүсэл өөр хөхтэй дандаа хорлож хорлоод юм ухаа болохоор чи болчиход идэв юм байхгүй. Чи тэгээ өөрөө тийм үгүй хоёрын голд эргэлзээд яваад байна. Өөртөө орж ирж байгаа мэдрэмж өөрт байгаа цаая тавлаа өөрт байгаа юм а хэсэг эсэргүүцсэн юм байна. Хэсэг мартсан юм байна. Одоо бол хүлээн зөвшөөрөх цаг нь мөн бусдаас тусалсан аваа. Бити том өдрөж том ухаж яваа. Үйл буруутгыг нэмэн шүү. Ороосыг өөрийгөө ороосыг мачи бити ирээ. Гинтийн сайхан учрал гинтийн сайхан ерөөлүүд бол байна. За мөнгө төгрөгийг сайхан дуудаж тогтооно. Хэд тогтооно. За яа чи ерөөсөө хэд тогтоохгүй мөнгө төгрөгчний тал дээр ерөөсөө шунах хүсэлгүй болохоор тэгдэг юм уу эсвэл мөнгө төгрөгч нэг л савлгаатай бүтэж өгөхгүй харагдаад байна. Энэ миний дуудуулаад янзлж тогтоо өргөж байгаа өргөл мөрөглөө зөв өрөг хийх гэж байгаа үйлэндээ битгий хэрэгэлж энэ бол удмын үйл байна. Удмын үйлэн дээр бусдын тусалцааг аваарай гэж нусцаа юу. За тэгэхээр ингээд бараг өөрөө ойлгочихж байгаа үстэй. Өөрөө орон дэмий битгий дотоо оролдоорой. Оролдуулсан оролдоорой. Хүндэлж яваарай. За өргөсөн өргөлөө төлгөсөн төлгөө өөрийн ураг удмыг өргөн дэвшиж дээшээ хүндэлж яваарай. Битгий няцаагаа доош нэгээд цаг нь болоогүй би мэдэхгүй би юм гээд байгаарай. Ер нь энэ хүн ингээд шантрах нь уу? Энэ хүн ингээд буугаад өхнүүл гэж үзэж чамд ийм сорилтууд тавьж байгаа болохос ч юм уу өчргөө зовоо таршлаад байгаа нь бас харцангуй бусдыг бодвол гайгүй шүү дээ. Мөнгө төрний асуул өвчин зовлон. За яг тэр бол хорвоо дээр байдаг юмнуудыг нэг яг эднэрийг ингээд жоохон салгыг явуулнаа онгод үйлнүүдэд жоохон цэгцлэнэ. Бурхан шүтэл ламын ураг удам тамдсан юмнуудаа. Одоо та нар шарын шашинтай өөрсдөө ураг удамд орж ирсэн судар номчин байвал энэ дээрээ салхи оруул та. Яагаад ийм хайрга байд юм бэ? Хүмүүс лаглаг юм яриад мэдээд байгаа мөртлөө өөртөө юм хоосон. Хүмүүст ингээд чиглэл өгөөд чин сэтгэлээсээ чиглэл өгөөд хүмүүст туслах гал ингээд гүгөөд идэх мөртлөө өөртөө ягаа хоос өөртөө ягаа зүүж зориулдгүй өөртөө өөрөө өдний хойшин тавьчихад идэх юм гэж чинь заяа. Жижиг шажиг юм хэрүүл мөрүүлэн дэмжлэхгүй болвол хэрүүл маргаан гарч байгаа газраас хол энэ нуул толгод ус мөрөнд янз янзын юм өргөж шээж баахгүй хөөе. Хог шороо тавьж явахгүй. Энээсээ болоод бас өөр хөвүүлийг хаагаас эвтээд байгаа юм байна. За ийм л юм хэлж байна. Бити чанга хашгичиж яасан чимээ миний гаргаараа бити тийм хэрүүл оруулах юмд оролцоорой гэж гарч ирж шүү заяа. Зам чи нэгтцэн юм бэ? Өөрөө л өөртөө шаарал, өөрийгөө үгүйсгэл, өөрийгөө өрөвдөл зөвхрөө сууж байна. Яаж хүлээж авах ч өөрөө чи асуудал учраас миний зүйлс бол хүлээстэй нэг хустаа андарал гэж хэлэндээ. За ингээд 3 дахь бүлгийн уншлагыг эхлүүлээ. 3 дахь бүлгийнхаа уншлагыг эхлүүлээ. За энерги шалгал. Ерөөлөөр учрах болтугай гэж. Дэлгэр сайхан цаг иржээ. Хүмүүс тайлагдчихна л гэж хэлэндээ байна. За. Тайлан майлан даллагны удмууд үзэгдээд байна. За тэгээд энэ хүмүүсээ дандаа хүүхэд мөхт харагдаад ш. За хүүхэд бужигсан газар хүүхэд бужигсан ах トゥ нар олуулаа ч юм. Эсвэл олон хүүхэдтэй бол юмдаг шүү. За найз нөхөдтэй жоохон араараа муул болсон, ховж ивэнд орсон гэж харагч ирж байна. Уруулж харвалтанд өртсөн гэж гарч ирж шүү. За.
хар өнгийн тийм торгодуртай хар өнгийн том юм хөшиг хар мөлийн хар бараан тийм хөшиг харагдаж байна. Бүс тэлээ шинээр авсан болтой ташуурын эмэйл шинийх шиг байна. Заа шинэ эмэйл эсвэл эмэйлийг янзлсан юм уу? Бүс тэлээ шинээр янзлсан болтой юм аа. Автар бэлгэнд авсан юм уу? Автар авсаар гэж хүнээс айлын автар ирсэн юм уу? Эсвэл автар биш үү? За өөрөө бол очиж аваагүй. Өөрөө хийгээгүй хүнээс л юм. За чулуу зоос мэрэг төлөө татдаг удмын юм байна. Тэг усан цэнхэр өнгийн, ногоон өнгийн, яган өнгийн ч юм уу ийм календар, цаас, бичиг эсвэл ийм хайрцагт юм задлж шүү за. Задлсан ч юм уу та. Шээ задгараад дутцсан байна. Жохон тавсаг султ болсон гэх юм. Сэвдсэн л гэсэн үг л дээ. Ер нь бол жохон сэвний юм шүү за. Сайхан зүүд нөрөнд өст нам унтдаг юм байна да энэ хүн. Унтах цувлаа алга. Мөрөдөх хэвтэйг хэвтэж. Унтаал. Хоолны зуршил өөрчлөгдсөн юм. Дандаа их хвшлийн үдээс шороо олж чинь өглөөр цагаан туухгүй. За өрөөгөө тийм бариатай хүмүүс гэж гарчиж байна. За ингээд уншлагаа эхлүүлээ. За 4 хууж байна. За ураг удам шиг боёнд ч юм бол ерөөл ирэх ажээ. Одоо ураг удамд нэг занглаа тайлгцсан байна гэж үзэж байна. За юу. Нэг занглаа тайлгцсан баяр жаргалтай мэдээ сонсноо. Танаа ураг удмын хүн дотор зовсон зүдэрсэн ураг удмаараа тоглуулсан бол одоо бол баяртай мэдээ сонсон баяртай үйл болно. Хүмүүс өөр нь баяр жаргалтайгаар тусалсан байна. Ямар нэгэн зөв зүйлийг чинь нээсэн байна, чиглүүлсэн байна гэж гарч ирж шүү заяа. Тэ өөртөө ч хүн сэтгэл чинь танаа л гарч ирж байна. Зөв хүнээ бариад авчээ л гэж хэлээ да. Зөв юм болж хэлэх гэж байгаа юм байна да гэж. Зөв үйл хэлэх гэж байна. За жоох одоо бол жоох мөнгө төрний асуудал, хил амны асуудал, маргаан өмнө бичиг цаасны асуудал байгаа шүү гэж байна заяа. Энэ нэмийг үзэж байгаа. Гэхдээ эргээр өршлөгднө. За энэ дээр нэг юм амарсан хараар ойрын үед уулзсан тоглоно гэсэн уулзалт бол хойшлогдно. Дандаа хойшлогдно. Бити яараарай цаг хугацаа байгаа учраас бити яараарай. Уулзалтуудаас гоё сайхан мэдээнүүд авна. Бүтэмж нь бол окей маш мундаг авах болно гэж шүү заяа. За нэг сайн нэг муу мэдээ ойрын хугацаанд орж ийн. За муу мэдээ юу гэсэн чи хэрүүлийн чанартай мэдээ байх болно гэж заяа хэрүүл. Гэсэн нэг юм хэрүүл юм мэдээ. Нөгөө талаас бол сайн мэдээ уулзалтууд ч гоё болно, яриа хэлцээрүүд ч гоё болно. Зөв хүмүүстэйгээ уулзна. Зөв байх болно. За муу мэдээний талын юм дээр бол жоохон гимшиж магадгүй өөрөө. Энэ жоохон гимшээд яана маана гэдэг гимшил харагдчихэв. За гимшигч бас хүн чанар шүү дээ. Тийм үг хоёрнгоол дээр хэлцээд ингээд тэнэгэлцээд удаа явж исэн зүйлүүдтэй хариу тайлбарууд орж ирнэ, хариунууд гарч ирнэ. Энд бол ерөөсөө сайхан юм гараад эхэлчлээ. За танаа өөрийн чинь зүгт ер нь бол ийм зөв
гаргалгаа зөв өрөөлүүд эхэлсэн байна. Явцсан байна шүү заа. Хаазнууд эргэцсэн байна. Урагууд минь тамганууд сэрэгцсэн байна. За нутаг ус чи ивэлтэй багтааж чинь хэмрэл ундаа чинь сэрэгсэн байна. Ажил төрөл дээр амжилт гарах гад байна. Шинэ хаар дурлал учрал гоё юмнууд сонсогдож байна. Харагдаж байна. За хэрүүл маргаантай байсан юм дээр уцаар ингээ нааштай мэдээсээ орж ирээд таны сэтгэл санаа жоохон хөнгөрөөд нэг уйлмаар нэг баярлмаар бол бусдыг баярлуулах шүү. За юу хүн баярлуул гэж байна. За хүн баярлуул гэдэг дээр би бол хэлнэ. Одоо хүмүүс чи харсангүй нөгөө ингээл янз янзын хүнээс хичээлээд юм авах болцсон шүү дээ тий. Хүн юм нохоо гэдэг тэгдэг. Хүүхэд өсөж дэвсэж яваа хүүхэд баярлуулаад өтөлж жаргаж яваа буйнаа хурааж яваа хөшчүүд баярлуулна. Ядарсан хүн биш ээ. Зориулт гаргаад ингэ хүмүүс ядарсан хүн баярлуулаад байдаг. Өөрийнх ч юм бол өөр юм аа. Зориулт гаргаад настай аав ээж мэж байгаа өөрийнхөө настай ах дүү нарыг гоё юм буян тогтцсон. Нэг сайхан өдөн дулаага өгчүүлээд штэ. Тийм хүмүүс их шүү. За юу баярлуулах юм байна. Үүлэн гоё дэлгэрэн шүү таашаа. Энэ стайн гоё урамтай мэрэг гарч ирж штэ. Баярлаадах юмнаас нь яа муу байсан зүйлүүд ард тоцроо зам харгу өнгөрж гэн заа юу. Хэсэг хугацааны хэсэг хэдэн хоног хэсэг хугацаа ганц 2 сарын дараанаас цэгцэрчнээ буцаад энэ өндөрлөг байр суурь мөнгө төгрөгийн асуудал нэр хүнд юмд аз тохон тийм гоё танил талын үрээл тань талтай хүмүүстэй танилцах бүр ингэ сэтгэл зүйч огшиж боловч тогтолж гүнэ гэж юм заа юу. За худлаа ярьдаг хүмүүсээс л болоо шүү. Жохон за юу энэ ер нь жоохон голгүй хөдөлчтэй гэсэн нөхдүүдээс жоолгоор гэж зөө. Тэгээ худлаа ярианаас бол сэгдчихүү гэж байна. Өөрт чинь тийм асуудал байгаа бол тийм. Худлаа юмнаас бол өөрийгөө эвгүй байдалд оруулсан ч юм уу. Тэгээ худлаа хүмүүсээс болоод нэг баахан гүжигдүүлсэн ч юм яваалах юм хэн мэдэхгүй шүү дээ. Тийм асуудал байна. Олон хүмүүс уншиж байгаа ч гэсэн хүнийхөө өглөө байгаа. Эзэн нүүрэ мэргээ мэдчихдэг юм дөө сонсоод ирэхээр. За энэ дээр гарын үсэг бичиг баримт шүүх цагдаа чамд бүр ялалт байна. Тэгээд чамд ингээд мөнгө төгрөний жоохон дарамт байна. Ураг удмын үйл бүр үнэхээр гоё зэгцэрсэн байна. За тэр удмын үйл мүлээ хийж өгч байгаа хүмүүнээ баярлуулаарэ манайхан тэр. Эсвэл тэр удмынхаа хүмүүсийг баярлуулаа настай хүмүүсээ. За энэ удмын юм гэдэг юм дээр ч амар гоё өрөөлт юм болж байна. Би бол энэ мэрэгнүүдийг удмаар эхлүүлэхгүйс ч удмын юмыг буучлаа л та. Тэгээд эргэлзэж тэнгэлзэж шаад энэ группыг орж ир сонсч байгаа. За энэ хүн сайхан төрж явж зөв замаа олж байгаа юм баггүй юу. Тэгээ өнгөрсөн зүйл бол өнгөрсөндөө үлцэн гэдэг санаараа битээ шаналаарай. За бүх юм дээр 90% хожил гэдэг юм гарч ирж байна шүү. За хайр сэтгэлийн тал дээр яндор нь гоё байна, романтик гоё хайр халамж баяр ёслол мэдэрнэ. Эмэгтэй хүнтэй хэрүүлэлтэйгээрэй гэж шүү. За юу. Эмэгтэй хүнтэй өрөөсөө хинтээж болж өгвөл битээ хэрүүлээ ажил төрөл амьдрал ахуйд чинь гоё юм болтол. За 2 хоног, 2-7 хоног, 2 сарын хугацаанд утсанд чинь гоё хэл мэдээ орж ирнэ. Гоё юм тохиолдно гэж харж байгаа шүү. За. Энэ ч одоо гоё байх юм чинь тэгээд болчихоо яа мэрэг. Таныг хараад цаашаа болчихоо гин. Эцэг талын эцэг эхийн талын юмны байж байгаа дураг удмын юмнууд явж байгаа тасар их гомдол цөхрөл буруу төөрөгдөл байсан боловч зөв төөрөгдөл рүү зөв зам руугаа зөв чиглэл рүүгээ ороод эхэлсэн байна. Ингээ амжилт хүсье. Ямар мундаг юм бэ. Зөв юм таалаад эхэлсэн байна шүү дээ. Бусдын тусалцаа дэмжлэг мөргөлж хэрэгтэй гэдэг санаараа өдийн хүртэл ганцаараа зүтгэсэн байна. Энэ ураг удмын том үүлтэй хүмүүс айгүй их олон байт юм. Танай ураг удмын гений өндөр мэдээлэлтэй удмын юм чадварчтай хүмүүс айгүй их байт юм байна. За юу. Энэ хүмүүсийн мэлмээ 100% нээгдсэн байна. Танай мэлмээ 100% нээгдчихсэн.
очир зүг олохгүй тийм амар зүйлээс одоо та нар тийш гараад дэвшиж байгаа байхгүй юу. Урд нь бол ингээл айгүй их байдлаар хүмүүст ашиглуулаад урагууд оролдуулаад өөрсдөө хэрэгтэй хэрэггүй шашны юмар оролдоод ингээд явал байсан бол ингээд энерги тохирохгүй юм тохирохгүй хүмүүстэй байдгүйсэн л одоо зөв зам руугаа зөв жим руугаа орж байна. Амжилт хүсье. Мөнгө төгрөг их орж ирэх нэ. Мөнгөний ажлыг сайхан бүтэх нэ. За тэгээ сайхан мөнгө төгрөгийнхаа дээжээр ураг удмынхныгаа гэр орныхныгаа дуудаа сайхан хооллож ундлаарэ. Анаман тойроод гал малаа байсгаа дууж хуурдаарэ. Ураг удмын уулзал цуглаан хийх тиймээ бэлтцгээгээрээ баяр наадам хийцгээгээрээ гэж гарч ирж шүү. За тэрэн дээр бас дараа чи юм зангирлан тайлагдаж манай удамд байсан жижиг шажиг харааж чадгамууд алга болно. Гомдол цоглоо байхгүй болж эхэлж байна гэж хэлж шүү. За тэгэхээр энэ хүртэл үзсэн баярлаа. За тэгээд амьдрал ахуйчин сайн сайхныг хүсэж энх явж мөх чаргаараа гэж ирээё.